Украин Оросын дайн жоохон салхи иргэсэн. Путинийг шүмжлэх буцаагаад мууданд орж ирж байгаа. Зеленскийг өмөөрөх бас мууданд орж эхэлж байна. Европчууд аль хэдийн тэрэн дээрээ бүр халтсан явж байгаа. Одоо тий салхин жоохон эргэцсэн байгаа учраас Америкийн мэдрэл муутай тий дайнаас ашиг олдог тий авилга баттай авдаг улс төрч сенаторууд одоо гарч иж байгаа. За номер 1 хэн бэ гэх юм бол энэ гар сонсцгоо. 500% tariffs on anybody who buys his oil or gas or petrochemicals. 500% tariff on India, on China, which buys 70%. 500% tariff. Хятад улс дээр, энэтхэг улс дээр. Яг гэх юм бол тэд нэр Оросын нефтийг худалдаж авч байгаа. 80% of those Russian products and anybody else who buys them. Sorry, Арабаас яах юм байна? Ер нь дэлхийн бүх орнууд дээр 500% тариф тавих юм байна л да. Энэ хүний хүсэлтийн дагуу явах юм бол. За, энэтхчүүд яах юм? Зайл гэж хэлнэ. Хятадууд яах юм? Зүгээр зайл гэж хэлчин заяа. За, тэгээ юу болох юм? Хятадууд хаашаа шахагдах юм? Улам Орос руу ойрхон шахагдана. Оросууд яах юм? Улам хятадуудаа ойрхон болно. За тэгээ энэтхэгчүүд юу болох юм? Хятад Оростой ойртож эхэлнэ. За тэгээ эцсийн үр дүн юу юм? Энэтхэг, Хятад, Орос бүр Америкчуудаас холтно, бүр эсрэг олно. Тэгээ эсвэлдээ Европ, Америкчууд өнчирсэн ганцаараа дэлхий дээр үлдэнэ. Тийм үр дүн гарч ирнэ. За. Окей. Тэгээ хамгийн мэдрэл муутай хамгийн дайныг хүсдэг Иракийн дайныг хүсэж исэн, Афганистаны дайныг хүсэж исэн, Серб улсыг бөмбөгдөхийн хүсэж исэн, Ираныг бөмбөгдөх угаасаа шүнжгөө мөрөөддөг, Оросыг бас бөмбөгдөө задлая гэсэн дуракийн юм бэ гэх юм бол Lindsey Graham. За энэ хүний яриг бас сонсцгоо. So I would expect next week that the Senate will start moving the sanctions bill. There are House members that are ready to move in the House, and you'll see congressional action. За, Сенат дотор тий Америкийн Конгресс дотор одоо ямар хөдөлгөөн гарч эхлэх юм бэ гэх юм бол Орос дээр нэмэлт тариф тавих юм. Яагаад вэ гэх юм бол Европчууд 16 17-д тариф тавьсан. Тэгээд ямар ч үр дүн гараагүй. Тийм учраас бид нар бас яг адилхан үеийн юм хийчихье. Тий. Тэгээ Оросууд тарифыг зүгээр ингээ окей гэж ячдаг шүү дээ. Гэхдээ бид нар угаасаа дайныг хүсэж байгаа болохоор юм ярьж байгаа хгүй. President Trump said that this next 2-week period will be outcome determinative. I see nothing about the meeting on Monday in Istanbul to give me any hope at all. Тэгээд энэ хүн угаасаа Путинийг үзээ яддаг, Оросыг үзээ яддаг. Оросыг аль хэдийн 90-ад ондоо 2000 ондоо өнөөдөр ч гэсэн ингээд задлах хүсэлттэй байгаа. Тэгээ юу л жинэ гэх юм бол эх 2-7 хоногийн дотор угаасаа үр дүн гарахгүй. Тийм учраас хэдүүл одоо бэлтгэл ажилтаа орно гэж. That Russia is interested in peace. So when this 2-week period is over, I think it'll be pretty clear to everybody Russia is playing a game at the expense of the world, not just the United States. We're going to change that game for Russia. The game that Putin's been playing is about to change. За бид нар энэ Путиний тоглож байгаа тоглоомыг тэр чигтээ өөрчилнө. Тэгээ Америк руу халтж байгаа, Украинд ганцаархан халтахгүй байгаа. Америк бас эрсдэл бол Америк руу ерөөдөө хэн дайрах юм, тий? Нэг талдаа масар том далаа байгаа, нөгөө талдаа бас нэг асар том далаа байгаа. Invasion Америкийн талбайнууд руу орох боломж баг байхгүй, тий? Гэхдээ энэ дэлхийн цагтаа тоглосоор л байгаа тий Афганистан, Ирак, Иран, Украин, Либия, Syria, одоо Иран гэх мэт шин. Тэгээд he's going to be hit and hit hard by the United States when it comes to sanctions. China, the game you're playing with Russia is about to change. Тэгээ Орслоо тэ таадыг бодоо олгоно. Тэгээ хятад улс руу бас юу ярьж байгаа юм бэ гэвэл та нарыг ч гэсэн бодоо олгоно. If you keep buying cheap Russian oil to fuel Putin's war machine, there will be a 500% tariff on all of your products coming into the United States. За Америк улсын гадаад
тэ хэргийн бодлогыг хэн ахалт юм бэ гэх юм бол Трамп ахалдаг. Тэ энэ хүн ахалдаггүй. Энэ хүн байсан бол дэлхийн 3 дугаар дайн бараг 2019-20 онд айл хэдийн эхэлсэн байгаа. Ямар азар энэ дураг энэ ямар нэгэн шийдвэр гаргалтын хэмжээний хүн биш. За тэгээ энэ хүн өмнө яаж гисэн бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая. Салхин амар ирдэг. Энэ зүгээр яг Монголдооч түгээмэл, Америктооч гэсэн түгээмэл салхи эргэж юм бол эдний үзэл бодол, үнэт зүйлс тэр чтэй эргэждэг заа. I want to tell you and your people, you're the ally I've been hoping for all my life. За, Украинчуудад юу хэлмээр байна гэх юм бол миний насаараа мөрөөдөж исэн хамтрагч түнш. Not one American has died defending Ukraine. Нэг ч Америк цэрэг нас бараагүй Украиныг хамгаалахын тулд баахан Украинчууд нас барсан гэхдээ надад хамаагүй. You've taken our weapons and you've kicked their ass. Та нар юу хийсэн бэ гэх юм бол бидний зэвсгийг аваад тэгээ Оросуудыг нүдтэй хийсэн. And I'm very proud to have you as our ally. And I don't Тэгэл чамтай хамтарч ийна танаа улстай түншилж ийна гэдэг чинь миний хувьд бол нэр төрийн хэрэг. За тэгээ Зеленский цагаан ордон дотор орчоо жоохон боронгоцсныхаа дараа Lindsey Graham юу гэж ярьсан бэ? Санаж байна уу? hope we can ever do business with Zelensky again. Бид нар за миний бодлоо баг Зеленскийдээ дахиад ямар нэгэн хилцэл хийх хамтарч ажиллах боломжгүй болцсон байна. I think most Americans saw a guy that they would not want to go in business with. За тэгээ Америк ард түмэн саяхан юу харсан бэ гэх юм бол тэ энэ хүнтэй ерөөхдөө хамт бизнес хийх боломжгүй хүнийг харсан баха. The way he handled the meeting, the way he confronted the president was just over the top. Тэ манай цагаан ордон дотор юу хийсэн? Манай ерөнхийлөгчтэй харьцсан арай дэндүү. So I think the relationship between Ukraine and America is important, vitally important. But can Zelensky do a deal with the United States after what I saw? I don't know. Тэгээ Зеленскийтэй дахиад хилцэл хийх ингээд хамтарч ажиллах өргөжлүүлэх боломжтой юм уу? Би мэдэхгүй байна, бараг хутлаах гэж ярьж штэ. За. Тэ. Тэр ч ихтэй салхи ирсэн. Тэгээ энэ хоёр бүр хоорондоо маргалцсан. Эний дараа юу болсон бэ гэх юм бол Зеленский энэ Senator Graham юу санал болгосон бэ гэх юм бол тэ намайг огцруулах хүсэлтэй байгаа юм бол та Украины иргэшилтэй болчих. Би танд Украины иргэшил аваад өгчий. Тэгээд намайг огцруулаарэ. Тим санал манай их хурлуу дэвшүүлээрэ гэж хэлсэн чи. Тэ энэ хоёр ерөөхдөө муудалцсан байсан. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх вэ? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ түл. Тэгээ 30 настай хөвцсөн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жилийн дараа тэтгэвдэх юм. Хүү, ямар сонсогч байна. Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгоос салж чадсан. Тэ энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. За чи яг адилхан юм өвчнгоос салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Энийний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд уулзсан. Одоо өчтөр юу болсон? Энэ хоёр яг төгс улс турч заяа. Анда. Зеленский эдний хувьд бол юу юм бэ гэх юм бол зүгээр ATM байхгүй юу? Мөнгөө угаан, зэвсгээ явуулна, тэгээ компаниудаас ашиг авна. Тэгээ цаанаа юу мөрөдөж байгаа юм бэ гэх юм бол тэ дайн. Иракийг бөмбөгдий, тэ? Афганистаныг бөмбөгдий, Либияг бөмбөгдий. Thank you for coming. Thank you for having us. No, we're back. Happy to see you. 7-3. Яаж ийм худалч байж чаддгийг те? Mr. President, such Good to see you. It's good to come, especially now in such challenging period. Thank you, President. Улс турш болно гэдэг чинь ийм юм хийх чадвартай хүн байх ёстой юм байна л та тий. За. Нөгөө талдаа арай саруул ирүүл ухаантай хүмүүс нь юу ярьж байна гэх юм бол яг одоо энэ их таймны хилцэл дээр ахалж явж исэн одоо арай
баг ролтой болсон хүн тий Keith Kellogg юу хэлж байна гэвэл concerns over NATO enlargement is fair. Ерөнхийдөө НАТО-гийг томруулах эсрэг дуу хоолойтой байна гэдэг чинь ерөнхийдөө шудраг гэж байна тий. За юу ярьж байна гэх юм бол тий одоо Молдова, Гүрж, Украин өмнө Советын холбоо байсан гишүүн улс руу НАТО орохгүй байх нь оновчтой зүйл гэж байна. Тэ эднэр юу ярьж байна гэх юм бол Украин биш, ганцхан Украин биш, Гүрж гих мэтчлээ. Тэ томруулахгүй байх шаардлагыг бид нэр хүлээж авч байна. За тэгээд эх 7 хоногт Истанбулд уулзсан гэж байна. Тэгээд санамж бичгээ хоорондоо солилцсон гэж байна. Тэ. За тэгээд ерөөдөө Трамп юунд уурлж исэн бэ гэх юм бол unreasonable байсан. Тэгээ оновчгүй зүйл нэгчээсэн. Гэхдээ тэ Оросууд юун дээр ухрахгүй юм бэ гэх юм бол Украин НАТО гишүүн болохгүй, Гүрж болохгүй, тэ Молдова болохгүй. Эднэр гурлаа дөрвөлээ НАТО гишүүн болох хүслээ явуулчих юм бол Путин яг адилхан юм байна. Оросчууд яг адилхан юм байна. Тэд нарыг бас бөмбөгдөн. За одоо тэ Нүбийн хурал дээр юу болсон бэ гэх юм бол Хятадын төлөөлөгч Америкчуудыг загинж эхэлж байна. The United States bears a major responsibility for the outbreak of the war and the continuation of the war. Америкчууд ямар хариуцлага үүрэх ёстой юм бэ гэх юм бол энэ дайн эхлүүлсэн тэ томоохон үүрэг ролтой байсан. Of course, the United States has a responsibility to work its efforts and play its part for an early ending of the conflict. За тэгээ Америкчууд юуны төлөө ажиллах ёстой юм бэ гэх юм бол энэ дайныг тэ эхлүүлснийхэн том нөлөө үзүүлсэн болохоор энийг бас эртэг шиг дуусгах дээрээ бас нөлөө үзүүлэх ёстой. Эний төлөө ажиллах ёстой. We urge the United States to concentrate on the ongoing diplomatic efforts and to stop this rather boring blaming game. За тэгээд ерөөдөө юу зогсоохыг хүсэж байна гэх юм бол энэ өөдгөртэй, залхахмаар чи буруутай, би чамтай муудсан, би чамтай муудсан. Энийг ерөөдөө зогсоо гэж Хятадууд ингэж ярих нь миний зүгээс бол буруу гэж бодож байна. Ягаад гэх юм бол Хятадуудад энэ Украины дайн үргэлжлэх нь амар ашигтай. Окей? Оросын нефт, газ Европ руу явахгүй, өндөр ханшаараа явахгүй. Тэгээд Оросууд ямар тавилантай болцсон бэ гэх юм бол одоо дийлэх газ нефтээ Хятад руу зарах ёстой өөр худалдаа авахч баг байхгүй болсон. За энийг тэгэхэд бас байгаа л та. Тэгээ энүүгээрээ дамжуулаад дөнгөж саяхан Power of Siberia гэсэн Сибирийн хүч гэсэн пайплайн өнгөрсөн 7 хоногт ашиглалт нь орсон. Эхний газ нь явж байгаа. Тэгээ Хятадууд юу хийж чадсан бэ гэх юм бол түүхэн доод хэмжээний одоо түүхэн доод ханшаар Оросын нефтийг авч байгаа. За энэ дай үргэлжлүүлээ яваад ирэх юм бол Европчуудын санкц, Америкчуудын санкц Орос дээр нэмэгдэх тусам Оросууд юу хийх ёстой юм бэ гэх юм бол улам Хятад руу ойртно гэсэн үг. Өмнө Хүйтэн дайны үеэр 1960, 70, 80-ад онд Орос, Хятад хоёр сайн найрсаг харилцаатай байгаагүй. Тэ? Энэ хоёр ерөөдөө маргаалтах юм зөндөө байгаа. Тийм ээ? Маргаалтах юм зөндөө байгаа. Гэхдээ Америкчууд Хятад улстай ямар бэлэг өгж байна гэх юм бол өмнө маргаалтж исэн тал Хятадуудад хамаг түүхий эдийг хамгийн хямдхан ханшаар нийлүүлэх боломжтой улс хин бэ гэх юм бол Оросууд зүгээр бэлгэнд өгч байгаа. Одоо юу болж байна гэх юм бол те Лавровын үг сонсцгоо. Одоо Америкчууд энэ 500%-ийн тарифыг жигнэсээ тавьчих юм бол энэтхэгчүүд бас Хятадын талдаа ороод эхэлнэ гэсэн үг. Хятад энэтхэг хоорондоо үзээ яддаг. Окей? Үзээ яддаг. Хил дээрээ байнга маргаантай. Дипломат харилцаа нь ерөөхдөө жоохон муу. Гэхдээ энэ Америкчууд тэнэгтэй яваад ирэх юм бол дэлхийн хамгийн том хоёр хүн амтай улс Аз дотроо номер 1, номер 2 эдийн засаг болох дэлхийн номер 1, дэлхийн номер 2 эдийн засаг болох улс юм бэ гэх юм бол номер 1 Хятад, номер 2 энэтхэг. Тэгээ ирэх 10-20 жилийн хугацаанд энэ хоёрыг түнш болгочих юм бол тэгээ Америкчуудад юу үлдэж байгаа? Европ үлдэж байгаа. Тэгээ Европаар юу их юм? Дампуурч байгаа хогийн савлцсан байгаа шүү дээ. За тэгээ Lavrovын үгийг сонсцгоо. We spoke to our Indian friends back then and they told us that their interest in joining the Quad is exclusively of trade, of economic За бид нар дүнгийн сая энэтхэг найзуудтайгаа ярьсан гэж байна. За тэгээ Quad руу орно гэж байна. Ерөөдөө дөрвөн улсын холбоо гэсэн үг. Орос, Хятад, Бразил, энэтхэг. Окей.
За эдгээр илүү зузаарч байгаа гэсэн үг. Энэ боломжийг хэн гаргаж өгч байгаа? Америкчууд өөрөө гаргаж өгч байгаа. За тэгээ энэгтэйчүүд юу сонирхож байгаа юм? Худалдаа, наймаа, хамтын ажиллагаа, түүхийд хямдхан үн ханш. Nature and cooperation in other peaceful areas. But in practice, other countries from the Quad are already trying, already insisting on organizing naval exercises and other military exercises, not under the Quad aegis, but За тэгээ энэ 4 саяны дурдсан улсууд бас юу сонирхож эхэлж байгаа юм бэ гэх юм бол цэргийн хамт ажиллагаа, цэргийн бэлтгэл, naval exercises заяа. Балтаны ус сонгоцны тий бэлтгэл ажилт хамт хийя гэж. За одоо эхлээд худалдааны холбоо болж эхлэн дараа нь цэргийн холбоо болоод ирээд тэгээд энэтхэг Хятад, Орос, Бразил гэх мэт чинь цэргийн хамтын ажиллагаатай болоод ирээд НАТОгийн эсрэг бүлэг болчих юм бол Америкчууд юу хийх юм бэ? Юу ч хийж чадахгүй. Энэ Америкчууд энэ Lindsey Graham гэх мэт чинь мэдрэл муутай, тий? Мэдрэл муутай. nevertheless, they try to involve all the 4 countries into these exercises. And I'm sure that our Indian friends, they can see this provocation clearly. And since we are speaking about India, and since we are speaking about anti-China, тэгээд энэгтэйчүүд энийг маш тодорхой харж байгаа хаа тий. Оросын эсрэг дуу хоолой Америкаас. Энэтхийн эсрэг дуу хоолой Америкаас. Хятадын эсрэг дуу хоолой шүүмж тий агрессив яриа Америкаас. Сонсож байгаа хаа. Тийм учраас тий Америк бидний эсрэг байх юм бол хэдүүлээ бүлгэлгээс өөрөө аргагүй болж эхэлж байна. Хамтрия. Character of the NATO initiatives in the eastern part of the Eurasian continent, I would like to reaffirm our interest in seeing the resumption of the more than 20. За тэгээ энэ гуруулаа хамтарчин бол тэгэл дуусаа үсттэй. Европ дуусаа, Аз дуусаа, тэ энэ гурав хамтарчин бол тэгэл Америкчууд яаж чадхаа болчихсон заяа. Тэгээ Тайваныг авъя гэх юм бол авчин. Тэгээ энэ гуруулаа хамтраад бүгдийн бүл идэн заяа. Тэгээд Америкчууд юу ч хийж чадахгүй. Америкчууд заяа ямар тактик барих ёстой юм бэ гэх юм бол энэтхэг нааша татаад, өөрлөгөө татаад, Оросыг өөрлөгөө татаад, тэгээд Хятадын эсрэг тийм ээ. Хятадыг жоохон контейн хийх ёстой шүү дээ. Америкт хамгийн том ирээдүйн аюул хаанаас гарч байгаа юм бэ гэх юм бол Орос биш байхгүй юу, Европ биш байхгүй юу? Хаанаас хамгийн том аюул учрах магадaltaй юм бэ гэх юм бол Хятадаас. Окей. Тийм учраас Хятадыг аль болох дарах ёстой. Сул байлгах ёстой. Худалдаа 8-ны хувьд бол алгалтай болох ёстой. Экспортын энэ тэнд хязгаарлах ёстой. Тэгээ Америкчууд яг ясам дээр юу хийж байна гэх юм бол зүгээр тий түүхийд түнш худалдаа санхүүжилт төлбөрийн систем хөрөнгө оолтын хамтын ажиллагаа 8-ны бүлэг тий зүгээр бэлгэлэл явж байгаа энэ дураагүй тий мэдэрл муутай. Times not only at the level of the heads of the foreign ministries, but between the other. Төлбөрийн систем банкны хамтын ажиллагаа тэгээ болоод ирчихвэл тэгэл угаасаа GG заяа. За тэгээ Оросууд одоо бас дахиад нэг юм хэлж байна. Ну мы с самого начала говорили, что каждый день отдаления дипломатического решения этого конфликта ухудшает. За бид нар анхны өдрөөс хэлж байгаа. Энэ дипломат шийдэл хүрч чадахгүй бол энэ Орос Украинын дайн дээр өдөр болгон бид нар анхааруулсан. Тэгээ бидний санал тавьж байгаа нөхцөл улам мууднаа. Условия для Украины. И это продолжится до тех пор, пока истеричный режим Зеленского будет продолжать вести себя как кисейная барышня. Тэгээд энэ Зеленскийн режим эрхлүүлсэн хүүхэн шиг хэврээ үлдэх юм бол улам хэцүү болно. Не захотят, получат все. И без Запорожья останутся. Тэгээд хэлцэл иймэрхүү байгаа юм бол заяа талбай нутаг алтан, област алтан, удахгүй Запорожье, Днепропетровск, Суми, Харьков, Одесса, Николаев. Эднийг авчнаа. И без Днепропетровска, без Сум, без Харькова, и без Одессы с Николаева. Эдний бүгдийг авчнаа. За тэгээд Америкчууд, Европчуудад амжилт хүсье. Тэ? Өөрийнх нь ирээдүйн дайсан, өөрийнх нь дарах боломжтой улсуудыг улам хүчтэй болгож байгаа Хятадуудад ингээд өдөр болгон тэ
бэлэг барьж өгч байна. Fucking stupid. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да. Яагаад гэх юм бол энийг дараа чиний амьдрал чинийх болно. За, энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За, тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнө хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент, 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлныг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зовлонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.